Сайн байцгаана уу? Миний YouTube channel тавтай морил. Өнөөдөр би та бүхэнд Япон хэл сурч байгаа болон сурах гэж байгаа хүмүүст зориулсан ханд сурах аппликейшн бүтээсэн байгаа. За тэрхүү аппликейшны тухай болон тэр аппликейшнийг бүтэх болсон шалтгаан тэгээд хэрхэн бүтээсэн талаархыг та бүхэнд хуваалцъя гэж бодож байна. За тэгээ энэ бичлэг маань Япон хэл сурах гэж байгаа хүмүүст болон мөн IT-гаар сурах гэж байгаа, суралцж байгаа хүүхдүүдэд хэрэг болов уу гэж бодож байна. Гоо аппликейшн маань App Store болон Android Store дээр байгаа. Android Store-оос үнэгүй татаж авах боломжтой. За гэхдээ яг өнөөдрийн байдлаар бол App Store-оос татах боломжтойгаа Android-ыг одоо оруулж байгаа, жоохон хүлээгдэж байгаа. Тэгэхээр нэг хэд хоногоос ол орчих байх. За тэгэхээр та бүхэн App Store руу ороод Hey Kanji гэж таах юм бол хандсны аппликейшн маань гарч ирнэ. За тэгээ энийг үнэгүй татаад хэрэглэх боломжтой. За энэ аппликейшн яадаг вэ гэхээр N1-ээс N5 хүртэлх бүх хандснууд байдаг. Тэр хандснуудын одоо хэрэглэгдэх бас өөр холбоотой хандснуудыг чэйжлэн, мөн дээрээс нь зурлагын сурч болно, мөн утгыг англи болон монгол хэл дээр оруулсан байгаа. Тийм болохоор англитэй сайн хүмүүс бол англиар нь харчин хэрвээ монголоор нь харахыг хүсвэл монгол нь ч бас хамт байгаа учраас хэрэглэхэд хялбар байх гэж бодож байна. За тэгээд энэ ханзыг яагаад би хийх болсон бэ гэхээр 4 жилийн өмнө болохоор найз ах эгч нартайгаа нийлж агаад Mommy гэдэг айгүй өөрхөн дизайнтай аппликейшн гаргаж ирсэн. Тэгтээ энэ ер нь бол энэ аппликейшн бүтээн гэдэг чинь өөрөө айгүй юм цаг хугацаа шаардна. Дээрээс нь зардал нэлээд гардаг. Би энэ зардлуудыг удахгүй та бүхэнд танилцуулна. За тэгээд тухайн үедээ бол бид хэд одоо мэдээж цаг хугацаа хөдөлмөр орж байгаа. Дээрээс нь янз бүрийн зарлууд гарч ирсэн. Тэр зарлуудыг эргэж олохын тулд тухайн аппликейшнаа бид нэр төлбөртэй зарж ирсэн. N5, N4 нь болохоор үнэгүй хэрэгжилж болдог. Мөн дээрээс нь хайх одоо хайлтын систем нь бол үнэгүй хэрэгжилж болдог. Гэхдээ N2, N3, N1 нь болохоор төлбөртэй байсан. За тэгээд энэ маань одоо нэг жил шахуу одоо App Store дээр, Play Store дээр зарагдаад гэхдээ бол хүмүүс тэр болгон төлбөр төлж авч байгаагүй. Тэгэхээр ерөнхийдөө бол энэ тухайн аппликейшнээр бол ерөнхийдөө бол бид нар хасах зардалтай байсан гэсэн үг. Эргэж юусаа ашигаа нэх олж чадаагүй. Дээрээс нь App Store ямар байдаг вэ гэхээр App Store гэдэг чинь одоо iPhone-тай хүмүүс бол App Store-оос аппликейшнаа татж авч байгаа шүү дээ. Тэрийг хэрвээ одоо жишээ нь бид нар 1000 yen-ээр зарж исэн бол 30% нь App Store авдаг байсан. Тэгэхээр бид нар 1000 yen-ээр аппликейшнээ зарлаа ч гэсэн бид нар 700 yen-ийг эргүүлж авах боломжтой. Тэгээд дээрээс нь манай Монголын хүн ам цөөхөн нэмээ дээрээс нь Японд сурж байгаа хүнэн цөөхөн гэдэг шалтгаанаар манай аппликейшн бол ерөөсөө ашиг олоогүй. Ер нь бол бид тэдийн зардлыг ерөөсөө нөхөж чад. За тэгээд яагаад одоо дахиад хандсны аппликейшн хийчээ тэгээ бас яагаад үнэгүй зараад байгаа вэ? Үнэгүй ингээ хүмүүс тарааж байгаа вэ гэдгийг би та бүхэнд хэлж өгье. Одоо хандсны одоо дата буюу одоо орчуулгыг хэрхэн бэлдсэн талаар ярьж өгье. За одоо жишээ нь N1-ийн ханз гэхэд чинь 1909 ханз байгаа байхгүй юу? За тэгээд N1-ээс N5 хүртэл гэдэг чинь нэлээд олон ханз байгаа. За 2-3000 бол ханз байгаа. За тэгээ энэ 3000 ханзны орчуулгыг монгол хэл дээр хийнэ гэдэг чинь бас тийм амар ажил биш. Тэгээд энийг яаж хийжсэн бэ гэхээр за би тухайн үед бол би зөвхөн кодыг биччихсэн. Орчуулган дээр өөр хүмүүс ажиллаж байсан. Тэгээд ингээд аюул олон хүний хөдөлмөр шингээд гарч ирсэн одоо Mommy аппликейшн маань нэг жилийн хугацаанд App Store дээр байж байгаад байхгүй болсон. За баг маань таран бутарсан. За тэгээд ер нь цаашдаа үргэлжлүүлэх ямар ч боломжгүй болж гэлсэн. За тэгэн гут нь одоо би яг 4 жилийн дараа надад тухайн тэр дата байсан. Дата гэдэг чинь одоо тэр орчуулганууд байсан гэсэн үг. Тэгэхээр тэр олон хүний хөдөлмөр маш их сэтгэл гаргаж бүтээсэн юм маань ингээд зогсчгоор бол надад аюу хайран байсан. Тийм болохоор ямар ч байсан энэ аппликейшнийг ингээд гаргачих юмсан даа гэсэн бодол ингээд дотор айгүйх явж исэн.
Тэгээд яг одоо би бол ингээд яг жоохон богино цагаар ажиллаад бас надад бол ингээд бас жоохон цаг хугацаа гарч ирж байгаа юм л да. Тэгээ хүүхдүүд маань цэцэрлэгт явж байгаа. За тийм болохоор би ямар ч гэсэн энэ аппликейшнийг гаргая гэж бодсон. Мөн дээрээс нь би одоо Flutter дээр хийсэн. Flutter дээр өмнө нь бол ингээд судалж яг нарийн судалж авах. Гэхдээ бол ажлын шаардлагаар нэг баг зэрэг юм хийжсэн. Гэхдээ бол Flutter-ыг бас тэгэж сайн ойлгож дотор нь орж байгаагүй. Hey Kanji аппликейшн болохоор Flutter дээр хий гэж бодоод Flutter-ыг бас давхар судлая гэдэг үднээс Flutter сонгож хийсэн. За тэгээд хэр удаан хугацаанд хийсэн бэ гэвэл нэг яг тоолвол яг 2-7 хоног байж магадгүй. Яг шинэ юм сурсан. Тэгээд дээрэс нь би нөгөө 2 жоох хүүхдээ ээж тэгээ хүүхдүүд маань цэцэрлэгт явдаг болохоор ингээд байнга юм ханаад хүрж байгаа. Тэгээд яг аппликейшнийг хийж эхэлснээс хойш манай том маань ханаад түрээд 5 хоног халуураа тэнгууд 1-ээс 5 дахь өдөр хүртэл хүүхд маань ингээд цэцэрлэгтээ явчихдаггүй. Тэгээ айгүй хүн ханаад түрсэн. Тэгэхэд яг хүүхэд нөгөө алхаж чадах болчих юм лээ. Үеийн хүч нь өвдөм яа ерөөсөө алхахгүй хөл өвдөдөө ингээд мөлхөөл. Тэгэл тэрний дараа ингээл томьёо ханаад ингээл идэгсэн чи дахиад баг нь ханаа яг ханаад нь хүндрээд Тэ хамар ханаа. Нүштэй хамар нь ханаа. Тэгээ хамар нь ханаа юу вэ? Ачуу. Таны 3-4 хоног халуураал бас ингээл хүүхд мэн цэцэрлэгтээ явахгүй хүүхдээ хараад тэгэл яг тэр хугацаанд бол ингээл хаяа ингээл компьютер дээрээ суун гэхдээ ингээл хүүхдээ одоо өр дээрээ суулгачаал хийдэг ч юм уу эсвэл ингээл хүүхдээ орой унтахаар нь одоо энэ ажлынхаа өрөөндөө ирээл хийх ч юм уу тэгэл яг гих мэтлэн байдлаар ямар ч гэсэн аппликейшнээ дуусгасан. Одоо би та бүхэнд аппликейшн хийхэд ер нь ямар зардал гардгийг та бүхэнд танилцуулъя. За тэгэхээр би энд ерөөхдөө тэмдэглэжсэн байгаа. За юу басан гэхээр аппликейшнийг App Store-т тавихад ямар зардал гардаг вэ гэхээр одоо нэг жилийнх нь 12,000 йенээр бодвол 12,000 доллараар бодвол $99 App Store-т одоо өгдөг байх нь байна. Одоо би аппликейшнийг тавихад бол надад одоо аккаунт маань угаасаа байгаагүй. Би юм хийхгүйсэн учраас аккаунт маань одоо төлбөрөө төлөөгүй гэдгээр хаагдчихсан байсан. За тэгээ дахиад $99 төлөөд сунгасан байх нэ. За нэмэх нь за Play Store. За Play Store гэдэг чинь Android утасны хувьд шүү дээ. За Play Store бол яг өмнө нь яг ингээд 4 жилийн өмнө юм хийж байхад үнэгүй байсан. Play Store үнэгүй байсан. Гэтэ одоо төлбөртэй болсон developer аккаунт нь $25. За ингээ $99 дээр нэг хүн $25. Зөвхөн нөгөө нэг маркет дээрээ тавихад ийм төлбөр төлсөн. За тэгээд мэдээж зайлшгүй гарах бас дахиад зардал байгаа. Тэр нь юу байдаг вэ гэхээр одоо App Store, Play Store-ийн одоо privacy ч юм уу одоо энэ яг developer-тойгоо холбогдох хэвээр тийм вебсайт линк оруулах хэвээр байдаг. Энэ линк нь одоо тухайн хүнтэй холбогдох холбоо барих мэйл хаяг утасны дугаар байршилч гэдэг юм уу. Тиймэрхүү мэдээлэл нь багтсан байх хэвээр байдаг. Тэгэхээр надад яг миний гэсэн одоо тийм веб пэйж юусоо байгаагүй. За тэрийг яасан бэ гэхээр host name-ийг би Тогтун.com гэж авсан. Энэ болохоор манай баг хүүгнээр. За тэгээ Тогтун.com жилийн $12 төлсөн. За энэ чинь болохоор вебсайтын нэр нь гэсэн үг шүү дээ. За энэ гэсэн. За хоёрт ямар вэ гэхээр сервер дээр одоо энэ вебээ байрлуулна шүү дээ. За серверийн зардал гэсэн чинь жилийн $50. За ер нь бол харж байгаа л аль хямдхан боломжийн гэсэн дээр нь л худалдаж авч байршуулсан. За тэгээд зайлшгүй гарсан бол ийм одоо зардлууд байсан. За тэгээд дээрэс нь одоо би болоод манай нөхөр болохоор iPhone хэрэглэдэг. Ер нь Apple утас хэрэглэдэг. Манад ер нь Samsung-ийн утас ер нь бол байхгүй. Тэгээд өмнө нь нөгөө би гар утасны аппликейшн хийх одоо бичлэг оруулж ирсэн шүү дээ. Тэр бичлэгэн дээр нэг хагархаа дэлгэцтэй Samsung гэдэг шүү дээ. Тэрийг болохоор нөгөө хамаатныхаа хүнээс авч хэрэгжилжсэн байхгүй юу? Тэгсэн чинь Play Store console гэдэг аппликейшн татад суулгах шаардлагатай, за тест хийх шаардлагатай гэдэг
тийм шаардлагууд гарсан. Тэгэнгүүт одоо нөгөө надад байсан хуужаа хагархаа утас маань тэр үеийн утас учраас хэлбэр нь ерөөсөө тохирохгүй. Тэгээд суулгаж болохгүйсэн. Тэгэхээр ингээд шинэ утас авах шаардлагатай болсон. Яг хүнээс гуйхаар чи айгүй төвхтэй ингээд Android хүнээс гуйгаад гарч айгүй төвхтэй. Тэгэхээр ер нь бол за надад ер нь манай гэрт ер нь Android утас шаардлагатай байна. Ер нь цаашдаа юм хийх хэрэг бол ингээд Android утас авсан. За тэгээд энэ болохоор A23 гэдэг утас Samsung-ийн. Тэгээд энэ утас бол яг Docomo ч юм уу эднэрээр авахаар ер нь жоохон нэг 40 мянган йен хавцаа байсан. Тэгээ Mercari гэдэг нөө хуучин юм зардаг тийм сайт байдаг шүү дээ. Японочууд бол мэдж байгаа. Тэнчэнээс би энийг 16 мянган йенээр авсан. За ингээ 16 мянган йенээр дахиад нэг утас авсан. За тэгээд энэ бүх зарлуудыг тооцоод үзэх юм бол надаас гарсан саяны энэ зарлуудыг тооцоод үзэх юм бол 42 мянган йен буюу төгрөгөөр бол 920 мянган төгрөг болсон. За одоо бол йен бол ингээд айгүй унсан байгаа. За тэгээд унсан байгаа дээр нь бодохоор ер нь 30 жилд сүүлийн 30 жилд байгаагүйгээрээ йений ханш унсан байгаа. За тэрнгээр бодонгууд 920 мянган төгрөгөөр бол 920 мянган төгрөгийн зардал гарчээ. За тэгээд яг эднэрийг яагаад хэлсэн бэ гэхээр одоо нөгөө яг энэ юм хий гэж бодож байгаа хүүхдүүд байвал ярь нь бол ингээд зардал бол гарах нь гардгийм байна гэдгийг яг бас мэдэж аваасай гэж бас бодсон. Тэгээд дээрэс нь аппликейшн хэрэглэж байгаа хүмүүсийн хувьд бол энэ одоо энэ App Store, Play Store байгаа энэ аппликейшнийг чинь тийм амархан гаргацдаггүй. Ингээд айгүй хүний ингээд хүч хөдөлмөр, цаг хугацаа бас дээрээс нь зардал гардаг юм шүү гэдгийг бас хэлхийг зорилоо. Тэгээд одоо яг ингээд энэ аппликейшнийг бүтгэхэд одоо надаас гарсан зардал бараг сая төгрөг шахав байна. Тэгээд дээрээс нь одоо миний одоо хэрвээ ажлын хөлсийг оруулах юм бол эн чинь бас бүр нэлээд өндөр хүртэгтэй болоод явчихна. За тэгэхээр ингээд ямар ч байсан хайр сэтгэл шингээгээд нэг аппликейшн гаргасан байгаа. Тэгээд та бүхэн маань хэрвээ Япон хэл сурах гэж байгаа бол энэ аппликейшнийг татаад бас хэрэглээд үзээрэй. Тэгээд энэ аппликейшн дээр бол уг нь ингээд нэмээд сайжруулад явбал мэдээж аюул олон юм байгаа. Би гэхдээ тэгсэнгөө ерөнхийдөө бол ихний байдлаар зүгээр хүний ойр зургийн баг зэргийн хэрэгцээг нь хангачаар бол хийж тавьсан. Тэгээд энийг бол яг ингээд хөгжүүлээд явахаар одоо цаг хугацаа хөдөлмөр их шаардна. Тэгээд дээрэс нь яг энэ хандсны аппликейшнаар бол би хизээж ашиг олно гэдэгт бол бугаас итгэхгүй байгаа. Өмнө нь бид нар хийж үзсэн. Тэгээд итгэхгүй байгаа учраас бас яг энийг бас яг цааш нь яг хөгжүүлэх бодол бол бас нэг байхгүй байгаа. Гэхдээ хэрвээ Японд IT-гаар сурж байгаа ийм оюутан залуус байх юм бол холбогдоод надаас кодыг аваад энийг одоо орчуулгуудаа мэргэжлийн хүнээр хийлгээд тэгээд сайжруулад явбал би нэг татгалзахгүй байх гэж бодож байна. Тэгээд хамгийн гол нь яг энийг сайжруулад явъя гэхээр миний хувьд бол цаг хугацаа ерөнхийдөө бол байхгүй. Би энэ төслийг бол нэлээд том төсөл эхлэхээс өмнө ерөнхийдөө бол жоохон дадлагч маягаар бас хийсэн учраас энийг бол цааш нь сайжруулад явах бол жоохон хэцүү байх гэж бодож байна. Гэхдээ бол хэрэглэж байгаа хүмүүс та бүхэн одоо орчуулга бас би яг бол 100% бол энэ бол ингээ алдаагүй гэж бол хэлж чадахгүй. Яагаад гэвэл энэ чинь хүн хийж байгаа мэдээж алдаа гарна. Тийм учраас хэрвээ тийм алдаатай зүйл байх юм бол та бүхэн миний YouTube-ийн доор комент бичээд алдааг нь хэлж болно. За тэгээ бичлэг минь таалагдсан бол бас аппликейшн минь таалагдсан бол та бүхэн комент бичээрэй. Мөн лайк, шеэр хийгээрэй, subscribe дараарай. Би ер нь ингээд хүмүүсийн бичсэн комментнаас айгүй урам аваад дараагийн бичлэгийг хийж байгаа. Тэгэхээр хэрвээ таалагдчихвэл энэ ингээд YouTube channel-аа ингээд үргэлжлүүлээд хийхээсэй гэж хүсэж байгаа юм бол та бүхэн бас комент бичиж надад урам өгөөрэй. За ингээд баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Баяртай.